За өнөөдөр Монголд боолууд хаан шиг амьдарч байгаа. Харин хаадууд боол шиг амьдарч байгаа. Маш олон боолууд даварч байна. Энийг л өнөөдөр ярих гэж энд цугласан болоо гэж бодож байгаа. Хааныг хариуцлагатай байлгаж, хааныг дэгтэй байлгах тухай би ярмааргүй байна. Хаанаа дэглээд хааныг дэгтэй байлгана гэдэг үг миний амнаас гарахгүй. Харин задарсан боолуудад хариуцлага тооцохыг хаадуудаас би харин хүсэж байна. Энэ л бидэнд дутж байгаа. Та нар бодоод үз. Хэрвээ хаан байгаа бол тэнд боол байх ёстой. Өнөөдөр хүний эрхийн конвенцэд байдсан шүү дээ. Ард иргэдийн эрх ашгийг хэн зөрчдөг юм бэ? Шийдвэр гаргагчид улс төрчид зөрчдөг. Шийдвэр гаргагчид. Тэд бол боол. Тэд бол ард иргэдэд үйлчилнэ гэж амлаж гарч ирсэн улсууд. Тэгэхээр би надад маш бага хугацаа байна. Би ганцхан санаан дээр тулгуурлаж ярив. Хөгжсөн орнууд хизээч ард иргэд маань дэггүй байна, хариуцлагагүй байна гэдгийг ярьдаг. Харин улс төрчид улам дэгтэй бай, шийдвэр гаргагч нар улам ухаалаг бай, олигархууд өнөөдөр нийгмийнхаа өмнө хариуцлагатай байя гэдгийг л ганцхан ярьдаг. Тэгж байж улс орон хөгждөг. Өнөөдөр Швейцарт такси барьж байгаа Свен, Монгол такси барьж байгаа Дорж хоёр яагаад 27 дахин орлогын зөрүүтэй байгаа вэ гэвэл тэнд байгаа улс төрчид шийдвэр гаргагч нар боолууд нь боол шиг сайн ажиллаж байна, хариуцлагатай байна гэсэн санаа. Ингэхлээр ухаантай хүн гэж өөрийгөө ухаантай гэж итгэсэн хүнийг хэлнэ гэдэг. Монголын ард түмэн өнөөдөр хаан гэдэгтээ үннээсээ итгэмээр байна. Бид энэ 23 жил үнэхээр энэ орны эзэн байна гэж итгэж ардчсан хувьсгалыг хийсэн. Өнөөдөр бага багаар бид нэрэн боолч юм уу да гэж бодоход итгэж эхэлж байна. Та хаан гэж хэлэхэд зарим ард иргэд бол даапалаад байна уу да гэж бодож магадгүй. Үннээсээ бид уг нь хаан юм байгаа. Үннээсээ бид уг нь эзэн дээд Тэнгэрийн заяатай хаан удамтай улсууд. Харин боолууд газар авч даварч байгаа. Боолуудыг ажиллаа хий гэж хаан бид ажлын багаж өгдөг. Боолуудыг ажиллаа бидний төлөө сайн хийгээрэй гэж. Хаан бидний бэрхшээлийг шийдээрэй гэж боолуудад бид зэвсэг багаж өгдөг. Тэр нь бол контор, жип, ширээ, сандал бас хуулийг өгдөг. Хууль зохиох эрхийг өгдөг. 76 боолд бид хууль зохиох эрх өгсөн. Ингээд харин энэ зэвсгийг харин хаадын өөдөөс ашигладаг нь ихээ. Өнөөдөр ард иргэд юу хүсэж байгааг үгүй гэж хэлхийн тулд хууль тогтоомжийг ашигладаг боолууд Монгол оронд газар автсан байгаа. Та нар бодоод үзтээ. Харин үндсэн хуульд тэр бороохоо авсан, ажлын багаж авсан, мөн авсан боолуудыг хязгаарлахын тулд үндсэн хууль гэдэг том бороохойг ард түмэн хаан өөрөө авсан байдаг. Та нар боддоо үндсэн хуульд хэн хариуцагч болох вэ? Хэнийг гомдол гаргагч нь хэн бэ гэвэл хаан буюу ард иргэд зөвхөн гомдол гаргадаг. Хэнд энэ үндсэн хуулиар бороохоогоор зохиж унгааж болох вэ гэвэл шийдвэр гаргагч нар 76 гишүүн, сайд нар, ерөнхий шүүгч, ерөнхийлөгч гэсэн энэ хэдхэн хүмүүсийг л бороохоодж унгаагаарай гэж үндсэн хууль гарсан. Энэ том бороохоогоо хаан бид ашигладаг. Үндсэндээ та нар боддоо өнгөрсөн 23 жил хаадын эрх ашиг зөрчигдөхөд та нар гомдол гаргая. Шүүхэд очие. Маш олон шүүгчнэр өнөөдөр боолуудын карманд орцсон байгаа. Яаж хаадууд эрх ашиг хамгаалах юм? Энэ болгоныг өнөөдөр эргэж харах цаг болсон. Боол би заримдаа энэ боолуудын дунд ганцаарддаг. Өнөөдөр хааны үр садыг бэлтгэхийн тулд өнөөдөр төрийн албан хаагчид үнэхээр шударга ажиллаж байгаа. Үнэхээр чин сэтгэлээс ажиллаж байгаа олон төрлийн албан хаагчид байгаа. Харин тэд өнөөдөр хаанд итгэж биш боолуудын мафад итгэж амьдрахаас өөр аргагүй байдлыг өнөөдөр харин бий болгоод байгаа шүү.
тэрийг гоё нам гэд нэр өгсөн байгаа. Тэр бол боолын мафи. Дандаа элит боол байхын төлөө бий болгосон боолуудын өөрсдийнх нь зохиосон механизм. Тэгэхээр боол би хаанда үнэнч байхын тулд хааны ханхүү гүнж нарыг хайрлаж хамгаалъя гэдэг хууль зохиогоо санаачлаад үндсэндээ жил гарч байна. Хүүхд тарах үйлчилгээний тухай хууль гээд 100 мянган өнөөдөр ханхүү гүнж өнөөдөр гэр хороололд гэртээ цоожлуулж байна. Хаан яаж тисэж байна? Хаан өнөөдөр боолуудыг ташуурдах ёстой. Өнөөдөр парламент дотор энэ жил гарan болж байна. Яриач гэж байн гуйж байгаа. Боол би ганцаардж байна. Хаан та тайван байна. Энийг л би хэлж чадах байна. Хааныг бол дэгтэй бай гэж хэлж чадахгүй. Хаан харин өнөөдөр боолуудыг тусахын хуулмаар байна хараа. Энэ л бид хүсэж байна. Өнөөдөр хаан өнөөдөр эмнэлэгт очиод үзгүүлэх гэхлээр 180 тэрбум төгрөг хаан төлсөн. Жилдээ манай хаад 180 тэрбум төгрөгийг боолуудаа надад сайн эмнэлгийн үйлчилгээ үзүүлээрэй гэж төлдөг. Харин энэ мөнгийг дундаас нь брокердож дамжуулдаг боолууд, элит боолууд, сайд боолууд энэ 180 тэрбум төгрөгөн дээр найр хийж байгаа. Тэд өнөөдөр эмнэлэгт энийг тарааж өгдөг. Тэгээд эмнэлгүүд хөөрхийдөө хаан таалагдах гэж ажиллах биш, хааны мөнгийг дундаас нь дамжуулж байгаа хөгийн сайд боолноор таалагдах гэж ажиллаж байна. Энийг зогсоох гэж эрүүл мэндийн даатгалын хуулийг санаачилсан боолууд өнөөдөр хүчтэй эсэргүүцэж байна. Тэд мөнгөнд дурлцсан улсууд. Өнөөдөр миний хууль батлагдахгүй байж магадгүй. Тэгэхдээ би үзэн хизээ нэгэн цаг нартаа сайхан өдөр хаан маань намайг дэмжсэн өдөр энэ хууль нэг нартаа өдөр батлагдана. Нэг нартаа сайхан өдөр эмнэлгүүд хаан таалагдах гэж ажилдаг болно гэж би итгэж байгаа. Олон жил оюу толгой гэж улиглаа. Хаандаа таалагдах гэж маш их зүтгэдэг элит нийтлэлчид боол юм байгаа шүү дээ тэд. Элит боолууд популизм, улс төржилт тэднэр гэж мохоох гэж оролддог. Оюу толгой энэ хааны өмч шүү дээ. Энэ боолуудын өмч биш. Яагаад сайн манаараа гэсэн манаач боол нь өнөөдөр өөрийн өмч шиг өнөөдөр ингээд зараад явж байгаа юм бэ? Та нар оюу толгой гэрээ яг өнөөдөр энэ цаг мөчид хэлцэж байгаа. Яагаад хаанд мэдээлэхгүй байгаа юм? Яагаад энийг хаанд ярихгүй байгаа юм? Та нар боддоо хэдэн 10 төсөв бондтой тэнцүү энэ том хааны өмчийг боолууд дур мэдэн өнөөдөр наймаалцж байна. Ядахнаа мэдээлэл өгөөсэй гэж би хүсэж байгаа. Ингээд эцэст нь нэгхэн зүйл хэлье. Өнөөдөр боолууд том жип унж явдаг. Хаадуудын явж байгаа замыг та нар хардаа. Улаанбаатар хот бол хаадад хамгийн халгаатай хот. Та нар явган хүний замыг хар. Бүгдөө дээрэндүүлсэн байгаа. Стандарт нь штэ. Зам, ногоон байгууламж, тэгээд явган зам, ногоон байгууламж, тэгээд олигархын байшин байж болно. Өнөөдөр олигархууд бүгдийн түрээд ерөөсөө зам, боржуур, за да бараг явган зам байхгүй дээ. Тэгээд олигархын байшин. Энэ бол боолуудын даварцсан хот болцсон байна. Өнөөдөр боолыг битгий шүүмжил, битгий муул, зөвхөн боолуудыг сольж сурах хэрэгтэй. Боолыг соль, гүйцээ хаадын ганцхан эрх мэдэл бол боолыг сольох хэрэгтэй. Битгий гомдол та нар. Эцэст нь хуйлгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж үг байдаг. Хаадуудыг мэдлэггүй байхыг боолууд үнэхээр их хүсдэг. Өнөөдрийн арга хэмжээг Тэрвэс давг сайд маань зохион байгуулаад 2 дахь жил болж байна. Энэ зохион байгуулагч нарт үнэхээр баярлж байна. Тэгээд намайг өрсөнд бүр их баярлж байгаа. Ингээд богдын засгийн газрын үед богд
маш том боол гэдгээ өөрөө мэддэг. Боолууд даврахвэ гэж, хаадуудад минь сайн үйлчлээсэ гэж тэр том хаан ардын заргын товчоо гэдэг имийг Монгол орон даяар бий болгож байсан. Тэрэн шиг бас хууль бие санаачлаад явж байгаа. Одоо иргэдийн гомдлыг барагдуулах хууль санаачилж байгаа. Тэгээ эцэст нь ганцхан зүйл хэлье. Ард маань цагаан бавгай гэж өөрийгөө боддог хаан байгаа. Урд маань хөхлүү гэж боддог хаан байна. Монголд өөрийгөө чон шиг хэмэртэй, чон шиг босоо хэмэртэй хаан байгаа гэдгийг бид бүгдөө мэдж байгаа. Энэ чон гэж хэмэрлэг амтнаар өөрийгөө төлөөлүүлдэг хаан маань өөдрөг байгаасаа чон хизээч хон шиг байж болохгүй гэж би хэлмээр байна. Хон шиг чон хаанч байж болохгүй. Боол намайг өршөө. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ялцчгүй ард түмний хаанчлал хаан байх ёстой вэ? Сахилга хариуцлагыг хэн чандлан сахих ёстой вэ гэдгийг бас өөрийнхөө үгээр дамжуулан илэрхийлсэн Улсын хурлын гишүүн Ганбаатар танд баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхний өмнө олон улсын санхүүгийн корпорац Дэлхийн банкны группийн суурин төлөөлөгч Чүн Нэгүн таныг урьж байна.